За бүгдэнд нь орой минь хүргье. Тэгээ бүгдээрээ сайхан амарцгааж байна уу? Та бүхэндээ одоо энэ оройн амар амгалан айлтгая. Тэгээ бүгдээрээ амралтын өдрийн орой өнөөдөр та бүхэнд өчн залгаж байна. Тэгээ Палатин Leaders Club-ээс амжилтын түүх гэдэг энэ контентийг бас хийж эхлүүлснээс хойш нэлээд хугацаа болж байна. Энэ хугацаанд нэлээд олон лидерүүдээ бас амжилтын түүхийг хуваалцаж маш олон одоо Ирсакид одоо сонирхож ажиллаж байгаа шинээр орох гэж байгаа урам зориг одоо өгөх үүдээс энэ контентийг санаачилж хийж хэрэгжүүлж ирсэн байдаг. Энэ удаагийн контент маань маш онцлогтой. Яагаад вэ гэхээр Монголд Ирсак компани одоо орд хэдийн 7 сар гаргуулж за энэ хугацаанд Ирсак компани одоо директор гэдэг албан тушаалтай хүмүүс төрж эхэлсэн. Тэгээд Монголын одоо Ирсакт бол 4 директор төрсэн байж байгаа. За тэгвэл даалгавар өнөөдөр бол 5 хүнтэйгээ авчин залгаж байгаа бол манай Ирсак компани хүчрэг дайч 2 директор маань 5 хүнтэйгээ амжилтын түүхээ хуваалцсанаа. Тэгээд 5 хүнтэй танилцуулъя. Ирсак компани директор, инх түвшингийн алтангой директор маань оролцож байна. Хүрэл директор, Ирсак компани хүчрэг одоо директор, төмрийн нэргөө хүрэл директор маань бас өнөөдрийн амжилтын түүх контент, директоруудын амжилтын түүх гэдэг одоо ийм тусгай дугаард орцож байна. За тэгээ өнөөдөр одоо бас та бүхний юуны өмнө одоо директор албан тушаалтан болсонд дахин одоо тий нийт Монголынхаа Ирсакчуудынхаа нэрийн өмнөөс болоод хувьяасаа дахин баяр хүргэе хоёр эрхэм директортэй гэж хүсэж байна. За тэгээ одоо та хоёроос одоо мэдээж миний чиглүүлэгч үүрэг гүйцэтгэх учраас асуултуудаа асуугаа та хоёр маань бас энийг хариулаа явнах. За миний хувьд одоо нэрийн тохоор одоо асуугаад ингэ явъя. Тэгээ манай хоёр маань хариулаад яв. За манай бас эрхэм одоо контентыг үзэж байгаа одоо бас эрхэм лидерүүд маань тийм ээ одоо гишүүд маань асуух асуултыг комментээр үлдээгээрэй. Бас асуултыг асууж өгөх болно гэдгийг бас энд хэлье. За тэгэхээр цол дагаж ирэм гэдэг. Тэгэхээр одоо Ирсак компани директор гэдэг албан тушаалтан. Ер нь яагаад бол Ирсак компани бол өөрөө бусад MLM компаниудаас системийн хувьд, маркетингийн одоо network системийн хувьд маш олон зүйлээр давуу талтай, маш олон зүйлээр ялгаатай байдаг. Тэгвэл Ирсак компани бол бусад MLM компаниудаас ялгардаг нэг онцлог нь юу гэхээр директор буюу одоо захирал гэдэг албан тушаал байдаг. Энэ бол цол биш юм, албан тушаал байдаг. За тэгэхээр энэ одоо директор одоо тийм энэ албан тушаалтан болсон Монголын одоо энэ хүчрэг хоёр эмэгтэйгээс асуухад цол дагаж ирэм гэдэг ер нь цол дагаад ирэм хэлж гэнэ үү? Ямар байна манай хоёр? За сайн байцгаана уу та бүхэндээ энэ орон амгалан гэрээ. За үнэхээр одоо директор болсондоо маш их баярлж байна. Тэгээд энэ бол ганцхан миний одоо амжилт бол биш. Энэ бол баг хамт олонны минь одоо амжилт байгаа. Тэгэхээр баг хамт олондоо болон спонсоруудаа маш их баярлалаа гэж энэ завшааг ашиглаад хэлмээрээ. Тэгээд ер нь бол тэгээд директор гэсэн албан тушаалд очихоор өөрөө ирэхгүй бас их тийм одоо төлөв шууд ч юм одоо нэг жоохон тийм юу болчихсон юм байна. Хариуцлага ирчихэж байгаа учраас маш их одоо ёс зүйтэй маш их одоо харилцаа хандлага дээр анхаарах нь зүйтэй юм байна гэдгийг маш ухамсарлаж эхэлсэн. За алтангой директор хариулъя тий. За орой минь одоо контентыг үзэж байгаа эрхэм нийт гишүүдтэй одоо амралтын өдрийн мэндийг хүргэе. Тэгээд Ирсак компанид одоо директор албан тушаалыг одоо зарлагдсанаас хойш 2 сарын хугацааг өгсөн байна. 2 сарын хугацаанд багасаа одоо директортэй болсон байна. За тэгээд директор болоод тэгэхээр ерөнхийдөө бол ингээд нийт Монголын Ирсакийн баг хамтлагийн өмнө ч гэсэндээ бас хариуцлага хүлээж авах юм шүү гэж боддог. Тэгээд директорээ гэдэг ингээд залгаад ороод ирдэг, асуултууд байдаг. Тэгээд давхар дээрээс нь санал хүсэлтүүд маш их ирдэг. Тийм учраас ямар ч гэсэн хариуцлага бол 2 дахин нэмэгддэг. Тэгээд хувь хүн талаас нь гэсэндээ маш их одоо өөрийгөө өөрчлөлт ажиллах тиймэрхүү зүйлсүүд бол гарч ирд юм байна. Баярлалаа. Тэгэхээр ер нь бол Монголд одоо 4 директор төрсөн байна. Тэгээд та хоёроо яагаад энэ бүхэнд онцолж оролцуулаад гэхээр манай эрхэм одоо контент үзэж байгаа хүмүүс ойлгож байгаа. Энэ ярьж байгаа үгнээс ухаарч маш олон одоо хариуцлага үүрж байгаагаа мэдэрч байна. Яагаад гэвэл зөвхөн энэ хүн өөрөө директор болоод зогсохгүй Монголын одоо Ирсакийг Монгол бүрэн төлөөлөх, баг командаа төлөөлөх, таныг дагаад маш олон хүмүүс өөр хариуцлага бий болдог гэдгийг бол ойлгож байна. Тэгэхээр энийг бас ойлгож байгаа эрхэм дөрөв директорээс тод ялгарч байгаа.
Энэ үүрэг хариуцлагыг хөндлөж байгаа та хоёрт бас туйлыг талархаж байна. За тэгээд дараагийн асуулт асууя. Чөлөөчтэй асуултаа асууя. За тэгэхээр директор болох тэр торгон хүчээс хаваалцаач. За тэгээд ер нь директор болоход одоо ингээд яг тэр ингээд хэлж одоо бас ингээд энэ яг оо энэ Ирса компани зорж хийсээр хүмүүс бол энэ директорыг харцдаг хүмүүс байгаа. За яг магадгүй лидер болчихыг явж байгаа ч хүмүүс байгаа. Гэхдээ ямар ч хэлсэн энэ хувь тохиолдолд та их маань өөрийнхөө хүч хөдөлмөрөөр баг командынхаа дэм тусаар директор гэдэг албан боллоо. Тэгэхээр яг энэ одоо албан ёсны мэдээг компанийхаа төв удирдлагаас сонсоод WhatsApp-аар хуралдаад ингээд сууж байгаа ер нь яг тэр ямар мэдрэмж төрж яг шар ус босдог гэдэг чинь хүн нэг юм мэдрэмж өгдөг шүү дээ. Юу гэх ингээд маш ингээд бүхэл зүйл тайр гэх юм уу нэг бол ингээд яана гэж бодож ирсэн ямар мэдрэмж төрж таарт за одоо алтан директор ихлээ асууж тийм ээ ихлээ болж ирсэн чинь за тэр үчи ямар мэдрэмж төрж торгомж хаалцаач. За ерөнхийдөө бол яг директор болоход бол үнэхээр одоо директор боллоо гэдэг үгийг сонсоод бол ингээд бэлмэрсэн. Ягаад гэх юм бол маш олон одоо нэлээд бизнесүүдэд явахдаа тий яг үнийг яг өсөж мөрөөдөж явж байсан. Гэхдээ би бол ингээд хүрч чадахгүй хаа гэж аягүй бодолтой явдаг гэсэн аахгүй. Гэхдээ надад мөрөөдлөөсөн ингээд бодоол нүдэндээ амлуулаад ингээд явдаг байсан. Яг гоо би ч гэсэндээ тэр үед их байсан баг таа гэж ингээд бодоод явдаг байсан чинь яг өөр дээр тулаад ирсэн чинь бүр ингээд бүр үнэхээр бүр 200 300% бүр шал өөр мэдрэмж байсан. Тухайн үед өмнө нь боддог байхдаа одоо өөрийгөө тий амар ад жаргалтай байх байхдаа гэж бодож байсан чинь ерөөсөө л нөгөө нэг одоо багмаа шууд нүдэнд харж эхэлсэн. Дараагийн одоо хүмүүсийг одоо директор яаж болох вүлээ? Одоо би баг хамтолтондоо юу хийх вүлээ гэл ийм бодлоод орж ирсэн. Тэгээд яг одоо намайг директор болох одоо 3 цагийн өмнө манай нөхөр бас одоо ингээл бригадын дарга болоод ингээл тусдаа бас хариуцлага өөрөд гарч ирчихсэн. Манай нөхөр болохоор бас яг тэр үед хэлчихсэн аахгүй би айгүй холон хүний одоо амьдралыг өөрчлөх энэ ажлыг эхлүүлж байна арай гэд надад ингээд ярьж байхад би айгүй гоё хүлээж авч байсан аахгүй тий баярлалаа. Тэгээ би 3 цагийн дараа би өөрөө бүр ингээд нэлээд бизнесийг хийдэг тий одоо ингээд Монголд бол одоо 3 сая хүн амтай тий. Тэгэхэд одоо Монголд одоо идэвхтэй ажиллаж байгаа 30,000 хүн ч байна уу гэж ингэж бодоход бүр олон хүний өмнө ингээд хариуцлага хүлээх нь олон хүнийг амьдралыг өөрчлөх ингээд хүч нэмрээ оруулах нь гэдэг бодол бол айгүй ингээд бодогдчихсэн. Тэгээд 2 сарын 3-ны шөнө бол ерөөсөө унтаж чадаагүй ингээд хөргөөгөөс хоёр тишээ бүр бас давхар яана гэдэг айдас байсан. Олон хүний итгэлийг алдахгүй. Тэгээ олон хүнийг одоо ингээд нөгөө нэг буруу зүйлд ингээд уриалахгүй гэх мэтчлэн тиймэрхүү зүйлүүдээс маш их айж ирсэн. Тэгээд одоо бол 2 сар болсон. Зарим айдас маань байхгүй болсон байгаа. Тэгээд үнэхээр маркетинг өөрөө гоё. Тэгээд давхар дээрээс нь компани маань маш шудраг сайхан болохоор сайхан айцгүй болсон байгаа. За баярлалаа Алтангой директортай. За тэгээд миний хувьд бол анхны авсан мэдрэмж яг ямар байсан гэхээр яг Туркийн удирдлагуудтай одоо нөгөө WhatsApp-аар холбогдоод нэргөө та Ирса компани одоо директор болмоор байна уу гэж асуухад бол үнэхээр яг тэр асуултанд би үнэхээр одоо яахаа мэдгүй юу ярьж байгаа юм бол намаа болгохгүй саналын маань асуугаад байгаа юм бол эсвэл болгочоод асуугаад байгаа юм болоо гэж маш их төвшчихсэн. Тэгээд ерөөсөө эндээс л ингээл юм огшоод байт юм л өөрөө ирэхгүй огшоод тэгээд та Ирса компани директор болж чарлаа. Танд болон таны баг хамт олон өндрөөс өндөр одоо амжилт хүсье гэж хэлэхэд нь бол үнэхээр сандарч исэн. Өөртөө итгэхгүй ингээ өөрийгөө чимхэж үзчихсэн. Үнэхээр би болсон гэж юу нэрвүү би нэрээ болцсон болоо гэд үнэхээр одоо бодит зүйлээрээ би байна уугүй гэж өөрийгөө чимхэж мэдэрч исэн үе бол үнэхээр их юм байна. Тэгээд намайг яг хөдөө орон нутагт сургалтаар явж байхад бол Туркээс албан ёсоор бол WhatsApp-аар холбогдож надад одоо энэхүү одоо мэдээг бол тата мэдээг хүргэсэн байгаа. Тэгэхээр бол эхлээд бол хүн эргэлзээд байд юм бэлээ. Сүүлдээ бол өөрийн мэдлгүй л уйлсан. Үнэхээр ямар гайхамшигтай юм бэ? Ирса компани болон баг хамт олон ямар хүчрхэг юм бэ? Би баг командаас дараагийнхаа директоруудыг ер нь төрүүлнэ. Ер нь идэвхтэй ажиллана, урагшаа зүтгэнэ. Энэ одоо ололт амжилт бол одоо миний баг хамт олонны маань хамтын хүчээ тийм
За баярлалаа. Тэгэхээр маш одоо ингээд та хоёр яагаар авчих вэ? За та хоёр чи хараа. Буцаад дахиад линк дээр дараад хурдлаарай. За тэгэхээр манай хоёр директор маань одоо бас техникийн саадлаараа гараа авчих шиг болоо. Бид хэд ч үг нь ерөнхийдөө бол нэг өрөөнд дотор шухал байгаад байгаа. За тэгээд манай хоёр директорын одоо бас энэ ярьж байгаа яриа бол одоо маш бас хүн гэдэг чинь цол дагаж ирэмб гэж миний яриа эхлүүлсэн ингээд одоо юу гэхээр ер нь ингээд альва нэг юм одоо ард нь гарсан хүн эргээд бас их сайхан санаа авах. Эргээд бас үүрэг хариуцлага үүрч байгаа ухамсарлах гэдэг бол туйлын чухал. Энийг бол манай хоёр директор маань одоо ингээд яриа одоо өгүүлбэр болгоноос тэр нь үнэртэж байгаа туйлах баяртай. Гэтэл зарим нэг одоо хүмүүсийн хувьд бол одоо энийгээ бүрэн ухамсарлахгүй, үүрэг хариуцлага үүрдгүү тий ийм бас талууд байдаг шүү дээ. Зарим нэг амьдрал дээр ч гэсэн юм асуудлууд байдаг. Тэгэхээр ийм байдаг. Тэгээд мэдээж өнөөдрийн контент бол одоо юу гэдэг нь те Палатин Leaders Club-ээс энэ хүчрэг хоёр Монголынхоо директорыг бас та бүхэнтэйгээ одоо те энэ яач вэ? За хоёр жижиг болчиход байна. За байж. За ингэхүү. За би инглиш. За тэгэхээр манай хоёр директор жоохон хойшин суух юм аа. За тэгээд ер нь бол ийм байгаад энэ хоёр хүчрэг директорыг одоо тийм манайхан ингэж боддог шүү дээ монголчууд директор болох тийм амар биш байх. Нилээл хол байх. Магадгүй хоёр директор маань ч гэж бодож ирсэн хугацаа саяхан байх. Эзээш директор болох гэдэг хурл болъё. Эхлээд лидер болъё, хурл болъё гэдэг ингэ явчихсан байна. Тэгтэл яаггүй хаалгад өгчөөд ирсэн байх шүү дээ. За тэгэхээр хоёр директорээс дараагийн ахад асуулт байна чиглүүлэгчийн хувьд. За мэдээж директор болоход бол мэдээж баг хамт олон за гэр бүлийн тусламж дэмжлэг хүч их нөлөөсөн байх гэж бодож байна. Энэ хүн гэдэг бол ганц мод бол гал болохгүй ганц хүн бол айл болохгүй гэж Монголын зүйр цэцэг байгаа. Тэгэхээр бас тийм эрийн сайндаач бас болчихгүй зүйл биш байна. Тэгэхээр нөгөө баг хамаанд хүний хань ижил гэр бүл дэмжиж энэ бүхний ард гардаг шүү дээ. Тэгэхээр ер нь гэр бүлээс чинь ямар дэмжлэг вэ? Баг хамаанд чинь хэр таныг дэмжиж вэ? Энэ директор болоход ер нь бас ингээ тий амархан байв уу? Бас мэдээж хичээл сэтгэл орсон байх тий. Тэгэхээр энэ одоо энэ талаасаа та юм яриач. Баг хамт олон болоод гэр бүлийн дэмжлэг нөлөөлөл хэр байваа? За хин ярмаар. За нэргүй директор ярих уу. За яалтч байхгүй бид нар манай одоо ар гэрийн хүмүүс болон баг хамт олон бол үнэхээр тусалцаа дэмжлэгийг бол үнэхээр гайхамшигтай одоо хүргэсэн. Манай баг хамт олонны хувьд бол нэргүй хүрл лидерээ таныг одоо директор болохыг хүлээж байна. Та хурдан директор болооч. Таны араас бид нар одоо араасаа директорууд бас гармаар байна. Тэгэхээр та хурдхийа гэдэг одоо зүйлийг бол надад хэлжсэн. Миний баг хамт олон бол үнэхээр намайг нэг намар дэмжижсэн. За дээрэс нь миний хань бол үнэхээр яг баг хамт олонтой маань хамт намайг дэмжижсэн. Тэр олон хүний бараа ачаа тийшээ боож баглагаас ихсүүлээд өргөж бүхээс ихсүүлээд эмэгтэйчүүд биднэрт ямар их хүндрэл гарах вүлээ те. Тэгэхэд бол миний хань бол энэхүү одоо бараа бүтээгдэхүүн одоо скотчдож янзлах энэ тал дээр бол үнэхээр чамбаа яг арт талын маань бат найдвартай авч явж байсан. Дээрээс нь одоо хөдөө орон нутагт сургалт хийхээр явхад арт талын гэрийнхаа албаны ажлыг тий арт талд маань яг бат зогсож чадчихсан. Тийм учраас яалтж байхгүй энд бол ханы маань оролцоо бол маш их байсан. Тийм учраас хандаа бас энэ завшааныг ашиглаад баярлалаа гэж хэлмээр санагдлаа. Миний хувьд бол би ч өмнө нь машин ярьж чаддаггүй байсан. За тэгээд орой болол нөхрийгөө эртэл одоо компаниас бараа бүтээгдэхүүнээ авчаад хүлээгээд байж байдаг гэсэн. Манай нөхөр өглөө 7 цаг гээд ажилдаа явдаг. Тэгээд орой бид хоёр чинь хүмүүсийнхаа хүргээл хөдөө орон нутгийнхаа бараа бүтээгдэхүүнийг хүргэж өгөх мэтчлийн явсаар агаад яварч байсан. Нэг шөнийн 12:01 гэж орж ирдэг үе хүртэл байсан. Эргээд энийг харахад манай нөхөр ч гэсэндээ ингээд ядарлаа баярлаа гэж ерөөсөө тийм үг хэлдэггүй байсан. Яагаад гэх юм бол одоо нэг баяраахан маань хэлдгээр одоо зориг нэг бол орлого нэг, орлого нэг бол зориг нэг гэж яддаг шүү дээ. Тийм учраас миний ань бол маш сайн дэмжсэн. Тэгээ ер нь бүхэл зүйлд бол арт талт байдаг. Одоо зарим зүйлд миний хүнтэй уцаар одоо буруу ярихад хүртэл ингээд хажуу талаас ингээд алдаа маань засаад өгдөг тийм гоё чиглүүлэгч байж өгсөн бас хандаа баярлалаа. Тэгээд мөн давхар дээрээс нь одоо яг миний хувьд бол одоо яг нэгдүгээр игнэндээ 5 лидертэй бол Берсэн компанид бол ажилдаг. Одоо 5 хүнийг л шууд урилгаар одоо
өрсөн гэсэн үг тийм. Тэгэхээр миний 5 литр итгэж найдаж одоо хамтарч ажилласан одоо алмаа литртэй, 60 литртэй, баасан 100 литртэй, амуул зүй сайхан хөрлөлтөр чимэд давтах литртэй маш их баярлалаа. Тэгээд бүх багийнхаа одоо эс болгонд бол маш их баярлалаа. Ягаад гэх юм бол энэ бол ганц одоо миний одоо хүчин чадал биш, бүх хүмүүсийн оролцоо байж бидний директор албан тушаалд ирж байгаа. Тийм учраас бүх хамт олондоо бол маш их баярлалаа. Мөн давхар дээрээс нь спонсорууд маань байна тийм. Чулуунбаатарын уянга спонсор маань, ахаа давхар дээрээс нь сууд чулуун спонсор маань. Тэгээд лидерүүдээ бол үнэхээр их баярлалаа. Ягаад гэх юм бол ойр байгаа нь ингээд гар бие оролцоод намайг ингээд хүүхдэд тэрвэрэд явхад тийм. Одоо хүүгийн минь тэрвэрэд байж гэдэг. Одоо хүүгийн маань одоо тэрвэрж үлдчихэд намайг баг хамт олонтой маань уулзуулдаг. Дахиад хүүгийн маань ингээд салхилуулангаа одоо ингээд компани нээлтэнд хүртэл оролцуулаад одоо ингээд явж исэн. Чулуунбаатарын уянга спонсор маань тэгээд сувчлон лидер маань болохоор бүх баг хамт олонд минь хүрэлцээтэй байхаар бол сэтгэл зүрхээ биднэрт бол гаргаад одоо ингээд хамтарч ажиллаж байсан явдал маш их баярлалаа. Тэгээд үнэхээр бол Арсакийг бол ер нь бол нэлээд бизнесийг ганцаараа хийх гэдэг бол үнэхээр байхгүй шүү дээ. Тийм учраас баг хамт олондоо спонсоруудаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. За баярлалаа. Манай хоёр директор маш ухаалаг, намблаг байна тий. За нэргүүлээд жоохон хойшлоо нүүрсэд халлаад байна шүү директор. Одоо та хоёрыг бол хүмүүс нь вау, Арсаки суперстар гэж байна. Угаасаа стар байх юм байна тий та хоёр маань. За тэгээд юу гэдэг ингээд хүмүүс ингэдэг шүү дээ монголчуудад байдаг. Тэр зан юу вэ гэхээр одоо ингээд жоохон ингээд өөрөө ингээд жоохон дотроо ингээд ирэхэд жоохон ив нэгдлээ буршуулдаг ч юм ийм тал байдаг. Тэгэхээр би зүгээр энэ дээр зүгээр асууж бодлоо. Миний бодлоо та хоёр бас зүгээр хариулаарэ гэж бодож байна. Бас магадгүй энийг Арсакийг одоо энэ Арсакийн топ старуудыг хараад сууж хүмүүс ч бас хараад бодох байх. Одоо яг та бид бүгдийн лайв бол нэг 10 хэд 20 орчим хүмүүс үзэл буураад гэсэн дараа нь бол мянган үздэг байлаа. Нэг контент үйлчлэгтэй байдаг. За тэгэхээр одоо ингээд директор болчихлоо. Тэгэхээр директор болсон үгээс харахад ив нэгдэл ер нь таны бодлоор юу гэж бодож байна? Ив нэгдэл ёс зүй юу гэж харж байна? Таны төсөөлөл ер нь та юу гэж бодож ямар өнцгөөс тайлбарлая гэж бодож байна. За Алтангой директор. За ив нэгдэл ёс зүй бол номер 1-ээс илүүд бол тавигдах ёстой зүйл юм байна. За тэгээд давхар дээрээс нь маш олон хүмүүсийг эвлэлтэн нэгдүүлэн ёс зүйтэйгээр ажиллан дараагийн хүмүүсийг амжилтанд хүрэхийн тулд одоо бид нар бол ингээд яг нэг зөвхт нэг зорилготой нэг одоо чиглэл байх ёстой. Тийм учраас ийм нэгдэл ёс зүй хоёр бол зайлшгүй байх хэрэгтэй. Тийм учраас бол ийм нэгдэлтэй байх тал дээр бага болон одоо бусад Арсакчуудаа ч гэсэндээ ингээд нэгтгэх тал дээр бол хэвээр чадах чинээрээ явах хэрэгтэй юм байна гэдгийг бол ойлгож байгаа. Тэгээ ер нь бол цааш төгөн гарах директорүүдтэйгээ тий үргэлж нөгөө нэгт холбоотой хамтарсан ажиллагаатай ингэж явах болно л гэж хэлж байна. Тэгээд ер нь бол ийм нэгдэл бол маш их хэрэгтэй. За Монголын дөрөв директор Төмрийн энерго директор юу гэж бодож байна? Ёс зүй бол хамгийн нэгдүгээр тавих хэрэгтэй. Өнөөдөр хэдийгээр бид нар сүлжээний маркетинг, нас бүс, мэргэжил, шашин хөтлөг, таны хаана хэн юу хийдэг ч хамаагүй гэж ярьдаг боловч яалтч байхгүй бид нарт ёс зүй, харилцаа хандлага бол маш чухал. За энээсээ улбалаад бол бид нар эвтэй байх хэрэгтэй. Монголчуудын эртний үг гэдэг эвтэй байхтай хүчтэй гэж те. Бид нар эвлэрэлтэн нэгдэж чадах юм бол Арсак компанийг одоо хүссэн одоо зүүн өмнөд Аз болон одоо өөр бусад орнууд руу гаргах нөхцөл боломжийг үүснэ. Тэгэхээр бол Монголын одоо энэ Арсакчуудад одоо хамтарч ажиллаж байгаа лидерүүд маань бол болж өгөл хоорондоо эвтэй, найртай, нэг нэгэндээ мэдгүй чадахгүй зүйлээ хийлдэг, зөөлдөг, тусалдаг. Тэр хүн хэний ч баг байх нь тогтун чамаа байхгүй. Ингэж одоо явах юм бол та хүнд одоо ямар зүйлийг одоо тусалж өгнө, юугаар нь тусалж өгнө, буцаад ирэхдээ таны тэр буян чи наадаг буруу шиг асарч ирэх бол байдаг. Тийм учраас альва зүйлд бол эвтэй нэгдэлтэй, эв нэгдэлтэй, ёс зүйтэй
одоо хэлсэн бол хэлсэндээ байдаг, байр суурин дээр зогсож бат чаддаг тий. Хийл гэсэн бол хийдэг, юмаа хийдэг, гүйцэтгэдэг, тэрнийхээ ард гарч чаддаг ийм л байх хэрэгтэй. Тэгээд эв зүй бол маш чухлаа. Энэ сүлжээний бизнес дотор бол эвтэй байх нь бол маш чухлаа гэдгийг бол эрхэмлдэг хүний нэг нь би байгаамаа. Тэгээд баг хамт олонтойгоо за бусад одоо багийнхаа одоо лидерүүдтэй болон аль болох эвтэй нартай байхыг хичээдэг дээ. Тэгээд ер нь хүмүүс ярьдаг штэ нэг хүн, хоёр хүн хизээш 5,000 хүнийг удирдах чаддгүй гэдэг бол үнэхээр үнэн. Тийм учраас өнөөдөр бид нар зүгээр нэг зүйлийг яриа л да ганц мод гал болохгүй ганц хүн айл болохгүй гэж ярьдаг штэ. За яг тэрний жишээн дээрээс нэг зүйлийг ярмаар санагдаж байна. Тэгэхээр юу гэхээр өнөөдөр энэ одоо бид нар чинь ингээ маш гоё ингээ клубын системд ороод ингээ гоё үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ бол маш зөв гэж харж үзэж байгаа. Яг тэгвэл өнөөдөр магадгүй би клубын системээр яваагүй зөвхөн би багаа аваад явсан байсан бол баг дээрээ би нэг 10 хүн авчираад нэг 15 хүн авчираад за ингээд сургалтуудыг хийгээд явна. Гэтэл эхний ээлжинд бол тэр хүмүүс бол эрдгээрээ ирэн сургалтаас сонсоод явна. Гэтэл тэр хүмүүс дараа нь юу гэж харах вэ гэхээр би тэдээс өөр хүн байдаггүй биш шүү. Тэ бусад багийн хүмүүс байдгүй юм шүү гэсэн асуудал үүснэ. Тийм учраас бол бидэнд бол яалтч байхгүй бол миний бодлоор клубын систем байх нь зайлшгүй зөв гэж харж байгаа. Өнөөдөр ингээд одоо манай багийн 10 хүн ирсэн байлаа гэхэд алтангоо директорын те 10 хүн ирсэн байхад энэ 20 хүн нийлээд суухаараа энэ Ирсагт чинь хүмүүс чинь ингэж их цугалт юм биш үү? Ингэж их ач холбогдол өгж цаг цаваа зарцуулан барин байж энэ гой сургалтыг авдаг юм биш үү? Энэ Ирсагт чинь үнэхээр үнэн юм байна, бодит юм байна, өгдөг юм байна. Тийм учраас энэ Ирсагт л ерөөсөө ажиллая, амьдралаа өөрчлөе гэсэн тухайн хүний одоо идэх нөгөө ихч хүч нь ундарч ирнэ. Тэгэхгүй бол магадгүй би ингээд зөвхөн баг дээр багтаагаа ажиллаад явсан бол зүгээр яг нэг 5 хүн 10 хүн ихний ээлжиндээ цуглана. Ихний нэг 2 3 сартаа ч юм уу жилдээ ч юм уу цуглана. Дараагийн ээлжнээс эхлээд энэ нэг юм ярьж байдгийн, энэ бид хэдэл байдгийн гэсэн ойлголт учраас хамтын хүч гэдэг чинь үнэхээр олонгүй далай. Тийм учраас яалтч байхгүй юмыг бид нар маш чухал гэж ойлгосон. За баярлалаа директор маань. Манай хоёр чих уянгатай намуухан яхаач би ч бүр амар дараах учраас намайг одоо хүмүүс хайх чинь нас бүр нас гэж яриад байгаа. Өнөөдөр яагаад юм дараах болчихоо гэх тий. За тий ер нь бол манай хоёр директор маань бас ингээд эв нэг ёс зүйг бол хэлж яана. Миний ч хэлдэг байдаг. Эв нэгдэлтэй бид Монголд Ирсакийг зөв жишгэн дагуу маш олон хүн төртөмжтэй байдлаар явуулах хуулийн зорилго нь бид бүхэн одоо жалга довын үндэслээр хин нэгэн миний чиний баг явуул тэгээд ер нь их урт удаан хугацаанд оршногдоод хэцүү шүү дээ. Тэгээд сая бас нэргүй директор маань хэлсэн хүн өөрийгөө биеийг хэдий их дайчлаж хүний эрчим хүч, энерги гэдэг бол тийм тэр өөрөөс гарах хүч ч тодорхой хязгаарлалт нөхөж шүү дээ. Та ихний удаад хурж иж бол тэрний дараа болох хүч болно. Өөрөө ядарна, унана. Тэгэхээр таны ард асаалтай бэлэн лидерүүд бэлэн байх хэрэгтэй. Тэр нь бол нөгөө өөр хоорондын багууд нэг нэр шеэрлэг байх тийм. Энэ амжилтыг дагаж ирдэг гэдэг бол ямар ч болоо бичгтэйг хууль байдаг. За баярлалаа. За их чиглэлч үргэлж үүсгээд асуулт байна. Одоо та ясаас асуугаа явна. За тэгээ манайхан ч хөөрхөн мэдээлэл өчөж байна. За асуултууд байвал ирэх мод энэ контентыг маань үзэж байгаа 10 хэд орчим одоо хүмүүс байна. Тэр маань асуултаа комментээр өчөж болно. Тэр бол нээлттэй гоё шүү би асуултыг асууж өгнө та бүхэндээ гэж хэлье. За тэгэхээр танаас одоо та хоёроос тийм та хоёроос улам их одоо хувь хүний мангайлал ур чадварыг одоо мэдээж шаардах байх. Тэрэнд одоо хэсэг бэлтгэл байна. Директор гэдэг бид яриа хэлтгэл гаргаж ирвэ гэж байна. Энийг дагаад нэг бодлоор ингээд маш том хүндэтгэл. Нөгөө талаар маш том одоо нэгээс уур ухаан, ур чадвар тийм ээ саялж улам их хувь хүний одоо мангайлал, ур чадварыг шаардах байх. Тэгээ энийг одоо авч гарах, энийг өөрийгөө тэсэж хөгжүүлэх, тэдний хүлээлт хүрэх гэдэг бол маш том сэтгэл зүйн асуудал болж өрж байна л да. Тэгээ энэ сэтгэл зүй ерөнхийдөө бэлэн байна. Ихэм директорүүдээ тийм ээ директор болчихсон юм байна. За тэгвэл энэ хэд бэлэн байна манайхан. За манай нэргүй директор байна. Асуулт бэлэн байх шиг байна. За дараа мэдчихэв. За баярлалаа. За ер нь бол бэлэн байгаа. Гэхдээ хичээж явна. Супер. Яг алдаа дутагдал гарахгүй юм гэж байхгүй. Тийм учраас алдаагаа тухайн одоо цаг үедээ бол өөрөө
тэрийгээ засаж залруулад явна. Гэхдээ миний нэг асуудал юу байдгүй гэхэлэр би ингэдэгтэй хүн алдаа гаргахгүй ингэж байдгүй. Магадгүй би нэг зүйлийг буруу өнцгөөс нь буруу ярьсан байж болно шүү дээ. Тэгвэл тэрийг маань хин нэгэн хүн надад сайн санаад те ирээд нэргүүд рихтрээ хоёлаа нэг аяг кофе уугаад хоёлаа юм ярилцгийг би чөлөөтэй ярилцсан. Тэгээд таны нэг тэр зүйл чинь тийм биш үү? Та энэ дээр анхаараарай гэсэн одоо хүмүүсийн одоо тавьсан шаардлагуудыг бол саналуудыг бол ерөнхийдөө хүлээж авах аягүй дуртай. Тэрнээсээ болоод тэр алдаан дээрээ өөрийгөө засах юмсан, тэр алдаагаа ахиж давхгүй юмсан, ахиж одоо дараагийнхаа те гарах гэж байгаа директоруудтай эндээ бас үлгэр дуурайл болоод өгчих юмсан гэдэг үднээс аягүй тийм хүмүүсээс бас тийм санал хүсэлтүүдийг авгаа хувьяасаа яг хувь хүнтэй нөөртөө ярьж байгаа ерөнхийдөө сонсох аягүй дуртай байдгийм аа. Тийм учраас бол хичээж явнаа. Тэгээд дараагийн одоо хүмүүс маань одоо мэдих, асуух, тодруулах зүйл байвал хамаагүй чөлөөтэй асууж болно. Тэрэнд нь одоо чаддаг чинээгээрээ бол хичээж зүтгэж одоо чиглүүлж ажиллах болно. Тэрэнд бол ерөнхийдөө бэлэн байгаа. Вау, нэргүй директор бол зүгээр аль хэдийн сэтгэл зүйн бэлтгэсэн директор шүү дээ. Бэлтгэж гарч ирсэн гэж би одоо ярианаас тэгж сонслоо шүү. За манай одоо их Монголын 3 дахь директор, нэг түвшингийн алтангой директор маань саяны миний одоо те асуусан асуултанд мэдээж одоо те юу вэ шүү дээ. Одоо энэ танаас улам их хүний одоо хүнийхээ хувьд мандаа чадварыг шаардна. За энд одоо энэ одоо олон одоо ийм шаардлага энэ одоо хүлээлтэнд сэтгэл зүйн бэлэн байна. Таны хувьд. Миний хувьд бол бас үнэхээр бол сэтгэл зүй бол яг ингээд бэлтгэгдсэн төвшөнд бол яг директор болоогүй. Тэгээд яг тухайн одоо бас сэтгэл зүй бас бэлэн биш байсан. Тэгээд ер нь бол нөх хүчрхэг лидерүүдтэй хамтардаг учраас тэднэрийнхээ заавар зөвлөгөөгөөр бол гэж ажиллаж явж байгаа. Тэгээд ер нь бол угаасаа тэгэл тэ жоохон нялцгааргүй шүү дээ би тэгээд чадахгүй юм гээл ингээд зөвлөлөд лидерүүдээр орохгүй ч байдаг. Тэгээд хийх ёстой гэж загнуулаа буцаад заа гэж гардаг үуч гэсэндээ зөвлөө байдаг учраас ямар ч хэлсэндээ бол цаашид бол өөрийгөө бэлдэж байгаа. Бэлдэн тэгээд одоо энэ болгоны хүлээлтэд нийцхийн тулд хүсэлт одоо тэгээд өөрөө бусдаа одоо ингээд Ирсакийг маш сайн сайхнаа түгээхийн тулд бол хичээнэл гэж хэлээ. Одоо яг улам сайн хичээж ажиллана л гэж хэлээ. Тэрнээс бол яг үнэ хэлээ сэтгэл зүй болол бэлэн бас биш яваа. Аргагүй нийлэх би тийм. Ястэн байгаа юм. Яст бинтэн байгаа юм. Тэгээ ер нь бол би энүүгээр юу асуух гэсэн бэ гэхээр хүнд ингээд цол дагаж ирэмгээл гэдэг хэлээд байгаа. Нөгөө хүний хүлээх бүр харьцдаг гэж. Магадгүй гэртээ гэрээ эзэгтэй хувь айлын ихнэр ямар ахын тухай хүний гэр бүлийн дотоод асуудал. Гэтэл яг энэ нийгмийн харилцаа тэрсмаа MLM салбар маш том одоо тий. Одоо энэ коммент хоёр бид тайлбар харуулна. Тэгэхээр та яг ингэ суперстар гэж төсөөлж тохиолдол таалал тэр хэмжээнд хүрэх, тэр хэмжээнд өөрийгөө бэлтгэх. Би тийм чадвартай бол энийг хөгжүүлэх тэр юу гэх юм бэлэн байх. Тэрний төлөө өөрийгөө хөгжүүлж чаддаг. Магадгүй та хэрэг унгаа гэсэн, та атаарсан юм хүмүүс ирээд хин гас мөр шалтгаан авчихгүй. Харин тэрнээс нь зөв тийм өгдөг тусгаж байгаа. Борог бол за энэ бол чихний ажил өнгөрөх хэрэгтэй зүйл юм. Ингээд өнгөрөх чинь суралцах хэрэгтэй байх гэдэг үгээс асуусан юм аа. За одоо директоруудаас сургаал алдаа явуучих чинь. За дараагийн бүгд байна. Чиглүүлэгч тийм ээ. За таны директор албан тушаалтан болсон дэмжлэг ер нь хүмүүсээс ирчээд Монголын ирсагчудаас. Эсрэгээр эсэргүүцэл, дургуйцал бас атаархалт гэдэг юм. Бас ирж байгаа. Яг бол би энийг өөрийнхөө бас тэргүүн гэдгээрээ ч гэсэн мэдэрдэг. Тэгээд яг ажил албан тушаалттай ч гэсэн би бас улс төрийн албан тушаалттай ажилладаг. Энэ хуваарьнд ч гэсэн манай зарим тийм хандлага гаргадаг. Тэгэхээр та хэд маань энэ мэдрэмж аль нь илүү их авч байна. Тэгээ ийм аль алинтай нөхцөл яаж өөрийгөө хувцас гарч ийн. За энэ хариулах гэж байна. Нэр зохоо. Ямар ч юм. Эхний одоо нэг сар гарсан болов тэр бүр хүм болгон баяр хүргэж хүн болгоо айгуу гоё ингэж хүлээж авч бүр ингээд
хайрын бүрүүлгийг дүүлж болол явж байсан. Одоо ч гэсэндээ тийм үе зөндөө байгаа. Тэгээд яг бас сөрөг зүйлүүд гарч ирнэ. Гэхдээ бас хаяа тэгэл ойлно, уйжин. Тэгтээ болол одоо ерөөсөө сүүлийн нэг хэд хоногт болол яг тэгж бодож байгаа. Би энийг төвчээд гараа л гэж одоо их бодож байгаа. Тэгтээ бол нөгөө нэг шатрах үе зөндөө байгаа. Тийм. Тэгээд энэ дээр одоо юм шүү дээ. Юу гэдэг магтаж яхад нь хөөрөөл юм. Тэгээ муулахт нь уйлаад байна уу? Тэгээ би энэ нэг юм хэлдэг шүү дээ. Өнөөдөр Батбаяр, өнөөдөр Нэрвүү, өнөөдөр Алтангоо байлаа гэдэг хиний төлөө ажиллаж байгаа. Миний амьдралын төлөө ажиллаж байгаа. Энийг харах хэрэгтэй. А магадгүй танд одоо хинийг харахаа, барьцаа, тань юу ч доош хэлсэн байхад тэсээд төвчээд сонсоод өнгөрдөг. Авах гээл ухаанаар хандтай байжж та илүү их урт хугацаанд, илүү их одоо сагт хол аялалж явах гэж би бодож байгаа шүү дээ. Тиймээс тэр их зүйлээ. Тийм. Миний хувьд бол ер нь нэг тийм ховж юм дургу. Ер нь бол би өөрийгөө зөв гэж бодсон болоод мэдээж би тэр ганцаараа шийдвэрлэдэг хүнтэй зөвлөлтөнд тэгээд таны над чинь зөв байна, миний ханаа чиний над чинь зөв байна гэж хэлэх юм бол би тэрэн дээр шууд босгож хийгээрээ явдаг. Хүн өнөөдөр миний гутлыг өмсөд, миний амьдралаар туучиж явж үзээгүй бэжэж хүн намайг өнөөдөр зүгээр нэг 6-7 сар хамт явчаад хүнийг дүгнэнэ гэж байдаг байхгүй тий. Тэгтэл хүмүүс яг янз бүрийн одоо PR сөрөг зүйлийг яриг. Тэрийг би нэг тоогоол тэрэнд нь урваагаал яана энэ намайг ингэ хэлсэн үү би одоо яамаа тэр намайг тэгээ хэлсэн үү би яамаа уучлаарай надад тийм мэдрэмж үүндээ байдгүй. Яагаад гэвэл нэг талаараа хангаж юм уу? Ер нь тийм тэр таныг тэмжилээ, энэ таныг хэмжилээ гэсэн ярианд үнэндээ дургу. Тэр яах вэ ярьж илээ гэлдэ би ямар доллар биш, би ямар 20,000-ийн дэвсгэр биш хүн болгонд би талтай мó. Би өөрийнхөө л байвал болоо. Үнэхээр миний зөв байгаад бусдад тааламжтай байх юм бол би тэрийг л хийхийг хүсдэг. Бусдын сайн сайхны төлөө явж ээж нөгөө хүний хэрэг бүтүүл, найзын хэрэг бүтүүл, өөрийн хэрэг бүтнэ гэж гоё үг хэлдэг штеп. Бусад сайхан амжилттай явж бусдад нь сайхан мэдгүй зүйлийг нь хилээд өгчих юм бол миний ч баг өөр хүний ч баг ч гэсэн сайхан хөгжөөж явах байхгүй юу. Тийм учраас ер нь бол нэг тийм гаднаас ирсэн сөрөг зүйлийг нэг тэгж өөртөө наахыг хүсдэггүй. Ерөөсөө л урагшаа хараад явахыг хүсдэг. Энэнгээр нэг муу ховыг орж ирвэл гаргаа ичдэг. Гоё эрэг үг орж ирвэл гэд өөртөө ингэ дотроо ингэ ямар гоё юм бэ гэж ингэ явдаг. Ийм төрлийн хүн ээ. Тийм болохоор ер нь бол хэлхээ хэлждэг зарим хүмүүс нь дургуулдаг баг. Хэлээгээд би ямар явах вэ? Би ямар доол шгүй болохгүй. Зарим хүмүүс нь авах гэхийн ухаанаар л аавны гэж бодож явдээ шүү дээ. Ер нь бол. За мундаг байна. Манай хоёр директор тийм. Ер нь бол тийм. За тэгээ одоо ингээд сая бол магтаалууд их ирж байгаа сөргөөсөө илүү тийм. Тэрэнд бол маш их урам зориг ирч хүчийг авч байгаа. Тэрийгээ байгаа хариуцлах ч гэсэн бас нэг зүйл мэдээж. Уучлаарай тэргүүнээ. Би нэг зүйлийг хэлмээр санагдчих. Ам хасан дээр хэлье. Ам хасан дээр хэлчихээр санагдлаа. Тий. Яг тэгэхээр эндэг байхгүй нөгөө хүмүүсийн нөгөө гэрлэн бүхүүл гэж ярьдаг штэ тий. Магадгүй одоо тий аавра амжилттай явж байгаа хүнд та баярлалаа. Та минь хүчрэх шүү. Үнэхээр агуу шүү гэд тэр хүнд чин сэтгэлээсээ талархаж баярын үг хэлэхлээр тухайн хүн тэр гоё мэдрэмжийг авч байгаа хүн яадаг гэж өөрөөс нь маш их эрч хүч энерги цацарч идэг. Тэр эрч хүч энерги нь буцаагаад нөгөө баяр хүргэсэн хүн дээр ойдог. Ойдог байхгүй юу? Хэрвээ та магадгүй сөрөг зүйлийг ярьлаа. Тэр нэг атест нэр өөрөө тийм гэлээ штэ. Тэгж жаад энэ ингэсэн гэлээ штэ гэж гэх юм уу те. Тэгвэл яг үгүй нөгөө сөрөг энерги яасан. Буцаад өөр дээр нь ойдог. Тийм учраас манайхан ерөнхийдөө сөрөг зүйлийг битгий ярьж бай та нар маань нэг сөрөг зүйл толгойд чинь орж ирэх юм бол 2-3 сөрөг зүйл ч юм уу толгойд чинь орж ирэх юм бол тэргээ ганц л гоё эрэг зүйл ботчих. Тэгвэл таны одоо тэр сөрөг зүйл тань эрэг одоо зүйлт чинь харагданаа. Тийм учраас та юу тарин түүнийгээ хураана гэхчээр та сөрөг зүйлийг ярих тусам та дандаа л тийм сөрөг ертөнцид байх болно. Хэрвээ та дандаа амнаасаа сайн сайхан эрэг зүйлийг болж бүтээж болгоно гэж ярихгүй шүү. Болгоно бид нар хамтдаа чаднаа гэж ярих юм бол та тэрнийхээ үр шимийг хүртэн. Тийм учраас ерөнхийдөө бол сөрөг зүйлийг болж өгвөл битгий амнаасаа гаргаж гараа гэж хэлмээр санагдаж байна. Ам балсан дээр.
Мундаг. За баярлалаа. Тэгээд манай хоёр директор одоо ингээ өнөөдөр жишээлбэл директорийн нэрмжит сургалт хийлээ. Клубын маань сургалтын танхим дүүрэн байлаа. Тэгээд яг тэр доторх байгаа халуун мэдрэмжийг манай хоёр директор өнөөдөр анзаарч авч өөр төр шингээж авч үзсэн үү, амжсан уу? За одоо мэдээж сургалт хийсэн нэргүй директор бол нэлээд сайн мэдэрсэн. Манай алтангой директор бол бас арын ажлыг гэлзуулаад явсан. Тэгэхээр тэр ингээд олон хүмүүс эрчим энерги яг таны тэр яриан дотор бол яг тэр өнөөдөр өдөр би яг байсан явдал мэдэрсэн гэдэг ингээд хав халуун тий одоо гэхдээ тэр нэг хав халуун руу хүнс гарч байгаа халуун биш шүү дээ. Тэр хүмүүс нэг эрчим байдаг шүү дээ. Гой газар одоо хүүхд цэцэрлэгт ороод хэдүүд явах ямар гоё гэдэг лээ. Өмнөрнөөс ахгуулаад ороод анги мангууд хүртэл игээл харандаа. Тэр эрчим бол өнөөдрийн одоо сургалтын клубын маань одоо тэр Ирсак компани Ирсакийн боломжийн сургалтыг хийж байгаа одоо нэргүй директорын маань сургалтанд ирсэн хүмүүс тийм гоё ирч хүчтэй энергитэй тэр хүчтэй байлаа. Тэрийг мэдрүү манай хоёр мэдэрсгүй яах вэ? Мэдэрсэн. Тэгээд яг нөгөө нэг лидерүүдийг уулзсан. Тэгээд үнэхээр бүр ингэсэн л хүмүүс байсан. Тэгээд яг тэднэртэйгээ ингээ уулзсан чи бүр өмнөх сургалтуудаас илүү бүр үнэтэй сайхаад дараагийн сургалт хүмүүсээ авчирна. Үнэхээр бид нэр сургалтанд сууж иж ингэж хөгжүүлэлтэй юм байна тий. Ирсагт бид нар ингээл ирээ суудлаар ингээ зөвгөлх нэл байд юм баг гэж бодчихсон чи өнөөдөр ингээд дүүрэн сандалж чадахгүй би та багийнхаа үн дарыг сандлаад суулгасан. Үнэхээр үнцэнтэй сайхан сургалт байсан, гоё байсан ингээд бүр ингээд ярьсан дээр тэр нь бүр ингээд хаппи байгаа. Тэгээд тэр хүн маань ингээд салж чадахгүй ингээд цогтой байсараа сая явсан байгаа. Тэгээд багийнхан шин гişүүд шууд ингээд шийдвэр гаргаж байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдрийн сургалт бол маш сайн өвчтэй болсон. Цаас цаашдаа иймэрхүү ингээд байнгын тогтмол сургалтуудыг хийж байгаараа үнэхээр гоё байсан шүү гэдэг бол ормын үгийг бол хэлээд ингээд лидерүүд маань явсан байгаа. Тэгээд үнэхээр гоё байсан. Харахад ч гоё байсан бүр үрдэл пик хүмүүс бүр багтахгүй үүдэн дээр тий. Би бас өнөөдрийн сургалтыг харж байлаа. Үүсэн байгуулагдсанаас хойш ийм дүүрэн заалгүй. Тэгээд тэр хүмүүсийн нүднээс галцог мэдэрсэн. Тэгээд аюугийн ингээд үгээр төсөөлөх аа. Би өдрөө өөрөө мэдэрсэн. Тэгээд юу гэж би харсан бэ гэхээр үнэхээр бас энэ клубын сургалт дээрээс нь хийж байгаа энэ директорүүд маань ямар хүчрхэг юм бэ? Хүчрхэг байж чадах юм бол энэ илүү их урам зориг. Жишээлбэл дараа нь одоо директоруудын сургалт хийцээвэ, нэргүй директорын сургалт хийцээвэ, алтангой директорын сургалт хийцээвэ гэж асууж байгаа шүү дээ директорүүдээ. Тэгэхээр одоо та хоёр маань илүү их хөгжих, илүү их одоо хүмүүсийг чиглүүлэх энэ сургалтыг бүүн байлгадаг энэ хэлбэр рүү явах нь зүг байхаа гэж бодож байна. За энийг бас хэлчихлээ. За энэ Баця лидер маань өөрийнхөө хаягаар өчир энэ нөгөө лайв хийж байгаа намайг бичээд нэг зодох комментд орол би бичээд байгаа юм байх юм бичээ. Бацаа гамбол гэдэг хаягаар бичээрэй. Бацаа үзэж байгаа. Би ч намайг энэ хаягаар комментд орж харагдаад байна. Буруу хаягаар ороод буруу бичиж байгаа. За 8 одоо асуулт байна. 8 тоогоо бас асууж байна. За тэгэхээр Ирсак компани директор авах шаардлагатай болоо. За таны одоо үүрэг хариуцлага нэмэгдэж байна. За тэгээд цаашлаад одоо клубын одоо клуб цаашлаад Монголын Ирсак юу царай нэр хүндийг одоо өнгөж их том хариуцлага оногдож байна гэж би хараад байгаа. Гэхдээ энийг их битээ хайгаа. Угаас өсөв та үйлцэж байгаа. Үйлсэж байх бол. За одоо юу гэдэг зарим хүмүүсийн орон хүчтэй байгаа. Тэгэхээр энэ дээр одоо та юу гэж бодож байна? Директор авах шалтгаан болоод үүрэг хариуцлага нэмэгдэж байна. Тэгээд одоо Монголын Ирсак клубын хаана үйлцээр ийм түшигтэй хэлсэн ярьсандаа байдаг. Тэг гялалцж явах дээр од мэдээ юм байх нь. Тэгэхээр та энэ үг хариуцлагыг бол хүн даа чаднаа гэж бодож байгаа зү дээ. Хэвлүүлээ. Хичээнэ. Чаднаа гэж авч байгаа шиг асуугаад байдаг үү? Зам байхгүй гэдэг шиг. Нэгэндээ галт хэлсэн. Дараагийн өвтөө хүртэл явна. Тийм учраас чадах чинээгээрээ хичээн зүтгэн үнэхээр одоо хамтраад чаднаа. Итгэлтэй дараагийн лидерүүд директорүүдтэйгээ нийлээд бүр илүү хүчрхгээр чаднаа. Мөн давхар дээрээс нь одоо Ирсакаа бол тийгээд явах болно гэж хэлж байна. Амлаж байна. Хос хоёр загал шиг хоёр амирч юм байл үү? За тэгээд өнөөдрийн өндөрлөөс гадна юу бодогдож байна? За одоо эргүүлээд эдгээр бодлоо. Хойш цаг хугацаа хураалаа. 2022 оны 5 сар 4 сар руу авчихлаа. За энгийн нөгөө нэргөө алтангой байна. Тэгэхээр өнөөдрийн Ирсак компани директорүүд хүчрхэг топ лидерүүд старууд гэж бичиж байгаа хайр одоо комментер хүмүүс чинь Монголын старууд гэж.
Тэгвэл энэ хоёрын хооронд юу бодогдож байна? Ерөнхийдөө би ухраалаа шүү. Одоо өнөөдөр дээр ажиллаа. Юу бодогдож байна? Бодогдолгүй яг маш их зүйл бодлогдож байна. Миний хувьд бол санхүү эдийн засагч хүний нөөцийн удирдлагаар 2 сургуульд үзсэн эмэгтэй байгаа. Мэргэжлэрээ бол 7-8 жил улстай ажилласан. Тэгээд яг Ирса компаниг хийхээс өмнө бол бас нэг бизнес сүлжээний бизнес хийх гэж үзсэн юм аа. Анх удаага олон удаа гуйлгуучаад тухайн одоо бизнестэй бол орж исэн. Тэгээд амжилттай ажиллаж хичээхийн тулд бол одоо бодоход яг тэр маань нөгөө эрүүл мэндтэй холбоотой бизнес эсэ сүлжээний бизнес. Тэгээд одоо эргээд бодоход шөнийн би 2 цаг хүртэл гараа бүр ингээд эндээ ингээд бүр овгор болтлоо ингээд эрүүл мэндийн одоо эргэтэн систем тогтолцооны талаар ингээд мэдээллийг бичээ сууж ирсэн үе маань үнэхээр тодорхой харагдаж байна. Тэгээд дараагаар нь бол төрчөөд гэртээ суугаад ста нөгөө улс намайг салентай ээжийн 50,000 төгрөгөөр үнэлээд хүүхдүүдийнхээ 100,000 төгрөгийг аваад нөхрийнхөө авчирсан мөнгийг амьдралдаа хүргэх гээд явдаг бусдын жишгээр амьдарч ирсэн ээж хүн шүү дээ би чи. За тэгээ байж хат одоо яаж орлоготой болох вэ гэж хаад анх бол Тэмбэрлийн хулгай спонсор маань бол надад энэхүү одоо гайхамшигтай бизнесийг санал тавьсан. Тэгээд одоо энэ өндөрлгөөс эргээд харахад би юу ч харсан бэ гэхээр магадгүй тэр нэгэн өдөр Тэмбэрлийн хулгай спонсор маань энэ одоо Ирса компанийг санал болгоход нь би хийхгүй гэд гараа явцсан байсан бол өдөөд би яг юу хийж явах байсан болоо гэж өөрийгөө эргэцүүлж харсан. За эргэцүүлж харахад бол магадгүй нэг хувийн хвшилттэй нэг санхүү хятлангаа хийгээд эсвэл хүний нөөц хийгээд эндээс сууж явах хүн байсан баха. Хэрвээ тэгсэн бол эргээд харахад нөгөө л нэг банкнаас зээлний хооронд амьдэрсэн амьдралаа зохицуулах гэдэг те явж явах нэг жирийн л нэг тийм амьдралтай л хүн байх байсан баг гэж боддог. За тэгээд Ирса компаниас санал болгоод орсныхоо дараагаар бас надад маш том бэрхшээл тулгарч ирсэн. Тэр маань юу гэсэн гэхээр Facebook дээр ч юм уу өөрийгөө луурчин гараа дуудуулж исэн үе бол үнэхээр эргээд бодоход үнэхээр яг тэр үедээ бол айгүй амар сонсогдож исэн. Айгүй хүндээсэн л та надад маш хүндээсэн. Тэгээд яагаад одоо яг энэ өндөрлгөөс эргэцүүлээд яг тэрийг харахад яамаа би яагаад тэнийг царайлаад яг тэр үед нь энэ Ирсагаас гарчхаагүй юм бэ те? Яагаад тэнд нь харин овоод багтаад үлдсэн болоо? Өстой шавтай шадруу. Тэсээ шавтай шадруу болохоор л стандараа би чамд гайгүй би амжилтанд хүрнэ гэж өөртөө урам зориг өгөөд үнэхээр урагшаа зүтгэсэн мань онжээ бэрхшээлийн ард бэлэг байдаг гэдэг бол үнэхээр агуу үнэн юм байна. Тийм учраас та бүгд маань ч гэсэн бас юм бэрхшээл тулгарна. Тийм учраас та дараагийн одоо директорууд дараагийн одоо хөрлүүдтэй захиж хэлэхэд бол та бүгд маань бэрхшээл тулгарнаа. Юм дандаа чигээрээ дардан сайхан явдгүй маа. Ямар нэгэн бэрхшээл гарч ирнэ тэр саад бэрхшээлийг даваад л гардаг юм шүү. Тэгхийн бол бэрхшээлийн ард үнэхээр бэлэг байдаг гэдгийн тод жишээ бол яалтч яахгүй бит хоёр ингээд тороогоо сууж ийна. Тэгэхээр та бүхэндээ хэлэхэд бэрхшээл бүхнийг даваад гараарэ ард нь бэлэг байдгийг шүү л гэдгийг хэлмээр байна. За артгаа директор их төвшин артгаа. Яг одоогоос бол яг жилийн өмнө 4 сар одоо Ирсагт бол анхныхаа нэг хүнийг бүртгэжээл нэг зодоожол гэртээ хэвдчихсэн. Тэгэл яг хийх үү яах вэ гэдэг ингээд бодоод ээжээсээ одоо яг энэ үе бол яг хэрэгэд бол ингээд зурсаж чинь тэгээд гойд бол би бүр ингээд ямар ч ингээд шүтний бизнест ажиллахаар байсан 100% гэртээ тэгээд одоо ерөөсөө өөрөө нэг ажил хийхгүйгээр сууж исэн. Яг тэр үе маань байхгүй яа тэгээд хэрвээ би одоо Ирсаки хийгээгүй байсан бол одоо бол яг нэг бүгдийнхээ сайн ээж тэгээд ханыхаа сайн элдэр болол сууж авах байлаа. Тэгээд энэ бизнесийг эхлээгүй байсан бол энэ шийдвэрийг гаргаагүй байсан бол энэ олон хүмүүс бас нэг боломжийг тэр олон хүмүүсийн боломжийг бас хааж байсан болов уу гэж одоо бас бодоод байгаа. Тэгэхээр нэг Ирса компани мэдээллийг авсан Ирса компани одоо нэгж болгоо хүний урилгаар ирсэн бол энэ боломжийг сонссон бол одоо тэр боломжийг өөртөө болон бусдад одоо
түгээгээрэй гэж хэлмээр байдаг. Одоо жишээ намайг ингээд ураад ирсэн байхад би хийгээгүй байсан бол одоо миний багт надтай хамтрах байсан маш олон хүмүүсийн би боломжийг хаах байсан юм байна гэж аягүй боддог байхгүй тийм. Өмнөх шилжээний компаниуд ажиллаж байхдаа ингээд нөгөө төрж явахдаа ингээд маш их мөнгийг ингээд авч яасан цалин болгоод авчаалаа гэж ярихаар нь хаах би ч гэсэн хэмсэн гэж бодож бийж идэг байсан. Тэгсэн чинь би 7 сарын 22-ны өдөр төрсөн. 7 сарын 24-ний өдөр одоо миний цалин орсон. Тэгээд үнэхээр бүр нөмөрөөд бэлэн гэдэг шиг юм болсон. Тэгээд яг буцаага жилийн өмнө рүүгээ очиход болвол бүр яг эхлээгүй байсан болоо зүгээр л нэг гэрийн сайн эзэгтэй дахиад хизээч хүлжээ хийхгүй гэсэн нэг тийм л хүн байх байсан болоо гэж бодож байна. Одоо бол ингээд тууштай заавалж ингээд зорьсондоо хүрээрээ л гэж хүмүүстэй бол хэлмээр юм. Тэгээ хэрвээ би тэр үед одоо үгүй гэж намс усан бол өнөөдөр те миний өөр бүгдийн ирээдүйн ингэж өөрчлөгдөхгүй байсан. Миний одоо ханийг те нурууны ачаа ингэж хөнгөрөхгүй байх байсан. Одоо манай нөхөр бол 100% одоо өөрийнхөө компаниудаа сэтгэл зүрхээ гаргаад те олон жил бид хоёрыг ингээд нөгөө нэг тийжээж тэтгэж байжсэн компанида 100% сэтгэлээ ингээд зарцуулж ажиллах юм боломжтой болсон байгаа. Тэгээ бид хоёр бол нөхрийнхөө компаниг бас ингээд шилжээний бизнес шиг аяг магтаж ажиллах тартай. Тэгэл миний нөхөр чинь ингээд ажилдаа явж байгаа л орой ингээд таксинд явчаад бидний мөнгийг ингээд өдрийн хоолны мөнгийг ч юм уу тий авчирч өгдөг байсан аахгүй. Тэгээд тэр их ачаанаас нь ингээд хуваалцсан даа үнэхээр их баяртай байдаг. Энийг хийгээгүй байсан бол бид хоёрын амьдрал яг тэр чигээр явж байгаа байхгүй. Манай нөхөр өөрөө ажиллаад харж ирэл таксинд яваа шүү 3-4 цаг үрд очиод өглөө ахаал ажилдаа явдаг тий. Иймэрхүү зүйлүүдийг бол миний одоо тэр гаргасан шийдвэр ингээд өөрчилж чадсан шиг маш олон хүмүүсийн боломжийг бас өөрчлөх учраас та бүхэн минь шийдвэртэй 100% байгаарай. Тэгээд өнөөдөр би өөрөө авахгүй ш. Би бол яг үнийг хэлэхэд Ирса компанид орохдоо би нэг сая төгрөгийн цалинтай очие гэж өөрийгөө бодож орж ирсэн тий. Тэгээд эргээд ингээд бодоод исэн чинь би энэ хүмүүсийг ингээд нөгөө нэг цалинтай орлоготой болчих юм бол би дагаа дээшилчих юм биш үү гэдгийг аягүй өөрсдөө учраас багийнхаа одоо хүмүүстэй бол маш их хавдарч ажилдаг л гэж өөрийгөө боддог да. Тэгээд үнэхээр эхлэхгүй байсан бол бүх юм яг л хэвээр явагдах байсан бахаа гэж. Ингэж одоо таарт одоо ч өөрийгөө чимгэж үзэх юм байна уу? Айлгаа. Би болцсон юм уу директор хөөе батера гэдэг шиг. Нэргүү алтангоо чимсэн үү? Тийм үү байна уу хоёроо? Түрүүд өртсөн шүү дээ. Энэ жаа Википедиа шиг дарах намблаг яриад байна. Би бүр дагаад бүр намуухан зүгт шүү. Директорийн анхны цалингаа авчаад бол бүр ингээд чимсэн үү? Тэгсэн. Ингээд тасаа хараад бүр үнэхээр хүмүүс читгэхгүй бүр тийм л үе байсан. Тэгээд яг цалингийн зээлэнд ч тэр их хэмжээний мөнгийг авч үзэж байгаагүй юм чинь. Тэгэхээр бол сайхан байсан. Тэгээд итгэмээргүй зүйлсүүд их тохиолдож байна. За чиглүүлэгчээр дахиад бас асуулт байна. Одоо бас миний хувьд одоо за хэдийн нэг контент маань үйлчлээ 48 минут эхэлсэн байна. Явчихъя. За тэгээд дараагийн асуулт болохоор директор одоо та хоёр маань хоёулаа Ирса компани хүчтэй директор болчлоо. Маш том одоо баг командын одоо спонсор. За тэгээ миний түүний ярианд хэлээд байгаа Монголын Ирсакийг өмгөлж явах. Тэр алтан гац одоо мэд. Энэ одоо хувь нэргүй алтангоо гэж харахгүй. Та хоёрыг Ирсакийн топ лидер, Ирсакийн старууд гэж байна. Тэгэхээр энэ хүрээнд одоо тийм одоо юу гэдэг директор боллоо та хоёр маань. За тэгэхээр директор болсны хувьд одоо та хоёр маань клубын маань удирдах зөв гишүүд байж байгаа. Тэгээд Палатин Лидерс гэх клуб байгаа. Тэр энэ клубийнхаа үйл ажиллагааг юу яаж цаашид чиглүүлж, яаж залж явах гэсэн юм бодол байна зүйл төвчхон хуваалцвал юм болоо тийм бүгдийн төлөвлөгөө ярих албагүй шүү дээ. Тэгэхээр ер нь бол баг команда маш сайн хөгжүүлээ тий хувь хүний талаас нь за дээрэс нь одоо дараа чи одоо директоруудаа гаргахын тулд сургалтын маш сайн одоо хуваарьт оролцуулж одоо ингэж хамтарч ажиллая. Тэгээд цаашдаа клуб дээрээ бол маш гой санаа сэдвүүдийг бол хамтарч хийнэ гэж бол бодож байгаа. Тэгээд эхнээсээ ерөнхийдөө санаа сэтлүүдээ гаргачихсан явж байгаа. Тэгэхээр бол цаашдаа бол клуб маань маш гоё одоо зүйлүүдийг бол хийх болноо гэж хэлмээр байна. Тэгээд ерөнхийдөө баг хамт олонныхоо одоо санаачлагыг дагаад тэгээд одоо яг шийдвэрийнхаа одоо чиглүүлээд одоо тэр хүнийхээ одоо чиглүүлснээр одоо үйл ажиллагаанд одоо идэвхтэй оролцоод
дэмжиж хандаад ажиллаад байна гэж өөрөөр клуб маань бол олон зүйлийг хийгээд хэлнгээд төлөвлөсөн өөрийнхөө шат чадтай юмнууд ингээд байгаа. Тэр болгоныг ажил болгоод ахыг маань одоо та нар хүлээж байгаарэ гэж хэлмээр байна. Тэгээд ер нь одоо клубээ цаашаа 40 жилдээ 40 жилээр бол оршин тогтнох үйл явцыг бол хийж явах болно гэж хэлье. За баярлалаа. За тэгэхээр хоёулаа хэдүүлээ одоо гуруулаа. Надад хоёул гэж ярьсаар контакттэй. За гуруулаа маш гайхалтай бас уран зориг комментүүд байна. Та хэд маань хандаад ирсэн байна. Тэр эндээс бас маш хэлцүүл гэж бодсон. За яг ерөнхийдөө үлгээд харуулъя тий. За энэ орой гэж. За их цэцэг Батчулан гэдэг лидер маань вау супер старууд баяр хүргэе хүчрэг юм аа бахархал юм аа гинэ. За гэсэн байна. За пүүжээс орой минь амжилт хүсье гэсэн байна. Баярлалаа. Амжилт хүсье. За манай Бацая лидер маань орой минь гэж байна. Батхүүгийн Бацая лидер маань. За пүрүү амлан гэдэг орой минь гэсэн байна. За одоо манай тэрэгш Монголын толгой спонсор маань ирчтэй сэтгэлтэй хоёр директор маань Ирсакийн ирээдүйд торгон мөчөд хариуцлагатай албан тушаал томилогдсон билээ. Бас гоё үржтэй хариуцлагатай гэж байна. За бас тунгалаг гэдэг одоо бас лидер маань орой минь амжилт сайхан бүсгүүчүүдтэй гэж байна. За энэ энэ Бацаа энэ миний энэ айгэр юм болчихвол те хүчлэг хоёр директортэй хүргэсэн түгжээлэгч байгаарэ гэх. За энэ амлагч вау та гэх хайр яриад гоё байна. Бид чадна хамтдаа гэх юм. Бид чадна. За бид хамтдаа бид тэрэл хамтдаа шүү. За та хоёрыгоо директор болонгууд хан хинтий налайж байгаа мэт түшигтэй мэдэнд төрж байна. Манай Тэдбэр шиг спорт гэж яагаад ч юм бэ өөр дээр хараад юм байна. Томчуудыг томчтой толгой спонсор хаяа томчууд гэж Монголын толгой. За энэ дээр Бацаа одоо нэр эрчтэй хүчтэй хоёр директор олон айлуудыг санхүүгийн эрхчлөлтөд хүчилж байгаарэ гэж өөрөө энэ өөр хаягаар гэсэн бэлтгэн бүрээ тий. Миний контент хийж байгаа хаягаар. За сооги орой минь гэсэн байна. За Гэрэлмаа Батцав гэдэг маань мундаг шүү, амжилттай гэж байна. За Готов гэдэг маань сайн байна уу, орой минь гэсэн байна. За манай Тэвч их олон гоё бич юм уу. Анх удаа нэргүй директор сургалт дээр обст хүмүүс багтахгүй үүдэн зогсцоосоо. За өнөөдрийн сургалтыг ярьж ах шиг байна. Вау та. За Батулга гэдэг одоо лидер байна. За мундаг шүү, хайртууд минь. Та хоёр минь олон лидерүүдийн директоруудыг төрүүлээрээ амжилтын ориглыг хүсье бүх ирсагчудаа гэж баярлалаа. Ямар баярлалаа. За мөнхийн анд ингээд мөнх лидер маань миний хайрууд минь авалта хайрууд шиг таярч мөсөд гэхээр. За тэгснэ манай наран цэцэг лидер маань амжилт хүсье бөө гэж хүчнүүд шүү гэх. За манай хотын мундаг лидер маань шүү байна. За манай орломоо лидер маань амжилт гэсэн байна. Гана гэх амжилт хүсье гэсэн байна. За энэ хин бэ? Инх маань Криш гэнэ баяр хүргэе улам их амжилтыг хүсье гэж байна. За энэ хин бэ? Туя гэнэ амжилт мундгууд минь гайхалтай нөгөө зүрхэн хэлгээж ах шиг байна. За энэ Дамби Жанц оюун чимэг амжилт хүсье гэсэн байна. За ингээд ерөнхийдөө танилцуулбал ийм байгаа тийм. За тэгээд дараагийн асуулт байна. Бас хоёр дуусаагүй задах чинь. Асуултууд ер нь байгаа. За тэрний юу байна вэ гэхээр одоо асуултууд дээр одоо за одоо манай директорээс одоо бас мэдээж контент маань аливаа юм цаг хугацаатай контент маань юм өгч байна. За хэдэн асуултын дараа мөчийн дараа юм контент өндөрлөн. За тэгэхээр одоо Алтангой директорээс асуу гэж бодож байна. Алтангой их түвшингийн Алтангой директор таны одоо мөрөөдөл биелсэн үү? Ирсак дахь таны мөрөөдөл биелж чадсан уу? Юу гэж бодож байна? Би нөгөө контентэд орж явахдаа би нөгөө ихтгэл модайхан тэгжсэн шүү дээ. Нөгөө 23 оны төлөвлөгөө юу вэ гэдэг. Нөгөө директор болмоор байна гэдээ яг хэлжсэнээ би ингээд санаад идэв байхгүй юу. Тэгээ 23 оны зорилго бол одоо 23 онд одоо биелсэн. Одоо мөрөөдөл тэгээ нөгөө нэг зорилго дуусаад дараагийн зорилгоо ингээд бодоод исэн. Дөнгөж эхэлж байгаа юм лээ.
одоо хийх ажил одоо алмат эдрэгээ, пассенжер үлдээгээ ер нь бол бүхий л одоо нэгдүгээр игнийхээ лидерүүдийг директор болгомоор байна. Энэ тулд одоо лидерүүдтэйгээ хамтраад одоо хийх ажлууд маш их байна. Тэгээд мөрөөдөл зорилго дөнгөж эхэлж байна да. За төмрийн нэргүү Монголын одоо дөрөв директор хүчтэй ачаан нэгтэй. За Ирсак дахь таны мөрөөдөл биелсэн үү? Та юу гэж бодож байна? За Ирсак дахь миний эхний мөрөөдөл биелсэн. За дараагийн мөрөөдөл бол удахгүй биелэх байх гэж бодож харж байгаа. Дараагийн мөрөөдөл маань юу байгаа вэ гэхээр багаасаа дахиад одоо олон директоруудыг одоо төрүүлэх энэ бол миний мөрөөдөл аа. Тийм учраас одоо бүр ингээд багийнхныгаа ингээд би нөгөө хүмүүс чинь нөгөө мөрөөдлийн самбар ингээд юу хийдэг штэ. Одоо нөгөө өөрийг хүсэж байгаа нөгөө машина, өөрийг хүсэж байгаа хауса, өөрийг хүсэж байгаа зүйлээ ингээд мөрөөдлийн самбар дээр хийдэг. Яг тэр шиг би одоо яг нөгөө мөрөөдлийн самбар хийгээд тэрэн дээрээ юу хийх гэж нүхээр энэ миний дараагийн директор, энэ миний дараагийн директор тэдэн сарын тэдэнд олон, тэдэн сарын тэдэнд олон. Ер нь хүмүүс маань ингэдэг штэ. Мөрөөдлийн самбарыг хийгээл хүмүүс хийдгэлтэй. Гэхдээ мөрөөдлийн самбар дээр нэг алдаа гаргаж байгаа. А тэр алдаа нь яг ямар алдаа байдг вэ гэхээр хүн өөрөө маш гоё машин, байр, хаус, өөрийнхөө авахыг хүссэн зүйлээ бүгдийг ингээд самбар дээр зураг мургийг ингээд тавьчихдаг гэж байна л да. За тэгэнгүүт нэг алдаа нь юу байдг вэ гэхээр тэрэн дээрээ ерөөсөө он сар хугацаа байдаг. Хугацаа байдаггүй. Та яг хэдэн сарын хэдэнд ямар хаустай болох гээд байгаа юм. Тэр хаусын дээр жишээлбэл нөгөө он сар өдөр нь тодорхой байж байгаа байхгүй юу? Гэтэл тэр нь байхгүй зүгээр л мөрөгдлийн нэг хаус байгаа гэдэг. Гэхдээ тэр нь хизээ авах байгаа юм. Хүн мэд тийм ийм байдаг. Тийм учраас ерөнхийдөө мөрөөдлийн самбарыг хийхдээ би яг өөрийнхөө одоо директор болох хүмүүсээ тэр маань тэдэн сарын тэдэн директор, тэр маань тэдэн сарын тэдэн директор гэд ерөнхийдөө ингээ мөрөөдлийн самбараа хийн гэж бодож байгаа. Тэгээд манай багийнхан сонсож байгаа нэг сюрприз өрөө гэж бодож ирсэн. Тэгээд яг дийлэгчлээ. Ер нь эхний мөрөөдөл биелсэн, дараагийн мөрөөдөл маань бол баг хамталнаа. Одоо сайхан директорууд болохыг хүсэж байгаа. Инхийн тулд бол баг дээр ажиллах болон баг хамт олон маань намайг хаашин татаж хангааж авч явъя гинөө тэрэн рүү зүгээр ийшээч нэг яваад ер нь энэ 100 бидэртэй байх юм болов уу болов. Тэгтээ ямар ч хэлсэн багийнхныгаа л амжилтанд хүрэх нь маш чухал гэж үзэж байгаа юм байна. За тэгэхээр энэ одоо манай контент үзэж байгаа хүмүүс сонсож байгаа бох те. Хүний мөрөөдөл биелэхэд дараагийн мөрөөдөл бий болж штэ. Мөрөөдөлтөө хүрэх тэр мэдрэмж их гоё байгаа. Өнөөдөр манай хоёр директор болохоор их одоо хувь хүний дотоод юу их байж яриа те. Намуухан даруухан хөлөг төвшөө яриа те. Одоо директорын юм дагаад тийм байж цол дагаж ирээд гэдэг чинь жоохон болоогүй гэдэг дараа нь те. Тэгэхээр мэдээж энэ гайхалтай мэдрэмжийг авах тэр гоё торгон мөч. Тэгээ эргээд ингээ би чадсан гэж юу гэж. Тэгээ мэдээж мөрөөдөл тодорхой одоо хугацаанд таны мөрөөдөл биелээ дахиад тэрнээс шиг ахилдаг. Тийм ээ ингээ нэмэгтэйчүүд энэ одоо хүчрэг хоёр нэмэгтэй хүчрэг директорын манднаас бол тав анзаарч байгаа гэж бодож байна. За дахиад асуулт байна. Одоо бас болоогүй. За та Ирсактад ажиллахдаа юу юм жаргаж хэлдэг вэ? Би бол энэ Ирсактад жаргаж хэлэх дуртай л та миний хувьд энэ үгийг бол одоо хамгийн анх гээд амар олон цацсан шиг байна. За тэгэхээр ер нь миний одоо Ирсактын ер нь хүн болгож жаргаж хийх байх гэж би боддог. Тэгвэл та хамгийн жаргалтайгаар хийдэг Ирсакт юу бэ? Би хамгийн аз жаргалтай хийдэг Ирсакт хийдэг зүйл маань юу байдг вэ гэхээр миний сургалт байдаг. Би яг сургалтаа хийж байхдаа тэр миний өвдөөс хараад сууж байгаа хүн болгонд хүрч ажиллах юмсан. Энэ хүн ойлгохгүй байгаа бол энэ хүн бүр ухаад ч гэсэн ойлголоод өгчих юмсан. Тэгээд тэр хүмүүсийн гоё ойлгосон мэдрэмжийг авах тэр акшн үнэхээр супер байдаг. Тийм учраас бол яг сургалт хийж явах үедээ маш happy аз жаргалтай байдаг. Зүгээр л нисэж байгаа юм шиг санагддаг мэдрэмж. Тэгээд нөгөө сургалтаа хийж байхдаа би юу яадаг л та яг ингээд сургалтаа эхлүүлэхдээ хүмүүсийн ерөнхийдөө ингээд бүгдийг нэг бүрчлээ харчдаг гэсэн. За ингээс хүн юу авах вэ те хариулаад харчдаг. Тэгээд за энэ нэг тийм хүн байна да, тэр нэг юм хүн байна да, за энэ хүн сонирхгүй хүн байна да. За гэхдээ яг би энэ хүнийг ортол нь ярина л гэж хүсдэг. Тэгээд тэр хүний яг юу хүсээд байгаа тэр чин эрэмцлийг ингэж ухаж ойлгох шиг хүсдэг. Тэгээд тэрэн дээр нь үндэслээд бүр тултал
тэр хүнийг бүр гараа өргөө би хийя гэтэл нь бол ингэж сургалтыг хийхийг хүсдэг. Эндээ би маш аз жаргалтай. Эндээс би гоё мэдрэмжийг авдаг. Эндээс би гоё ирч хүчийг авдаг. Тэгэхээр хамгийн аз жаргалтай байдаг сургалтаа хийж явах. Би үнэхээр аз жаргалтай. За их түшингийн алтан гоо директор. За миний Юу жаргадаг вэ? Жаргаж хийдэг вэ? Сакт. өөр нөгөө ажилдаг. Ер нь бол би үнэхээр бол яг хүүхний нөгөө ажиллаж хийх Арга барил өөр. өөр идэх байх. Миний бодлоор өмнө нь ингээд энэ лимнуудыг хийж яхад надад нэг зүйл аягүй хэцүү санагдсан. Гэртээ суугаад ямар ч бизнест ингээд амжилт гаргах юм болцоог ингээд олон байдгал байсан байх л да. Гэхдээ би ч өөрөө бас ингээд дайчлагддаг байсан шүү. Тийм учраас би болохоор яг ингээд нөгөө багийнхандаа ингээд юу хурц очих аягүй дуртай. Би нөгөө бараа бүтээгдэхүүнийг ингээд хүргэж өгөхдөө би бүр ингээд чихэн 2-3 цаг хүртэл хөдөө явдаг ингээд ярьсан шүү дээ. Тэгтээ яг тэр үедээ би ингээд амар ямар ч стресс боо ямар ч юугаар ингээд ажиллаж чаддаг. Хүмүүст бол тэр нь эсрэгээр аюу хэцүү ингээ бараа бүргэж ажил би юу ингээл ингээд зарим хүмүүс бодоод байдаг шүү дээ. Яг тэрийгээ би бол ингээд тэр сул талыг би бол ингээд давуу тал болгож ажилдаг. Тэгээ би бүтээгдэхүүнийг нь аваад өгчөө тэр хүнтэйгээ бүр ингээд нөгөө илүү дотн ингээ харилцааг үүсгэж тэр хүмүүстэйгээ ярилцаа тий шууд энэ бүтээгдэхүүнийг тэгж аваад өгөх биш ингээд ингэдэг шүү ингэж түрхээрээ тэгээрээ ингээрээ гэдэг юм уу тий тиймэрхүү зүйлээр ингээд хийдэг би 2-3 цаг хүртэл явж исэн ч та ингээд ерөөсөө стресстгүйгээр ингээд явдаг байхгүй юу тэрэндээ бол нөгөө айгүйх аз жаргалтай байдаг ингээд таяа хүмүүст ингээд хэцүү шиг харагддаг боловч би өөрөө тэнцэнэ жаргал яаж байгаа юм чинь миний бүтээгдэхүүнийг одоо бид нар чинь бүтээгдэхүүн дээр суурилж одоо маш том бизнесийг хийгээд байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар бүтээгдэхүүн чухал. Өнөөдөр миний багийн хүн нэг өдрийн өмнө нэг цагийн өмнө бүтээгдэхүүнээ аваад хэрэглэж үзчихээ үр дүн гаргаад маргаашийн дахин давтаа худалдаа авалтыг хийх ч юм уу те маргаашийн хүнд ингээд одоо дамжуулах уу би энийг ингээд авчиж ингээд 5 бэлэг авчлаа штэ ямар гоё вэ гэдэг мэдрэмжийг цаашаага төвөөх учраас ингээд нөгөө тэр ажилдаа бол үнэхээр аз жаргалтай байдаг шүү. Тэгээд ер нь бол хүмүүний ажил Арга барил өөр тийм. Сонирхолтой. Шал эрдэс хоёр өөр юм жаргаж хийдэг. Гэтэ хүн өөрөө аливаа юм хийхдээ үнэхээр сэтгэл зүрхээснээс жаргаж хийв юу ч жаргаж хийх болдог гэдэг л юм байна. За тэгэхээр одоо хоёр директортэй бол маш их баярлалаа. За тэгээд одоо контентын маань сүүлийн асуулттай. Тэгээд контентыг жаргая. Одоо удахгүй одоо бас Монголын дөрөв директор маань нэргүй директор маань бас оройны сургалтаа энэ контентээс бол надаас бол хойш ухраасан байгаа. Одоо 9 цагт болчих шиг өндөөс сургалтыг хийгээд байгаа юм шүү. За тэгэхээр одоо мэдээж сүүлийн асуулттай. За одоо яг энэ та бидний контентийг үзэж сууж байгаа. Энэ хүмүүст одоо тийм ингээд үзэж сууж байгаа маш олон хүмүүс байгаа. Дараа нь хүч үзэхийн цаг хүчтэй уулзах зөндөө олон мянган одоо 100 байгаа. Тэгэхээр энэ шинээр одоо SAC одоо орж одоо тийм ирэх одоо орж ажиллах тэр хүмүүст хандаж одоо юу гэж хэлмээр байна? Тэм директорүүдээ одоо өнөөдөр та хоёрын маань хэлэхээр одоо тэр үгнээс чинь шалтгаалаад тэр хүмүүс SAC-т орж ирж ажиллах уу гэдэг шийдэгдэх гэж лайлгатай байна. За одоо ер нь юу чадаж хэлмээр байна? За ер нь бол энэ одоо SAC-т орж ирэх чаа шинээр одоо сонирхож байгаа хүмүүстэй хандаж юу гэж хэлмээр байна вэ? Бид нар яг SAC компанийг сонгохоо боллоо гэж бодлоо л доо. Тэгвэл тэртээ дөрвөө бид нар хүний ертөнцид байгаа тохиолдолд бол бид нар одоо савн бокс компани худалдаж авна. Тэгвэл одоо би сургууль болгон дээр ярьдаг тийм гадуур заргаж байгаа ихэнх бараа бүтээгдэхүүнүүд 70-80% синтетик буюу химийн нэгдэл авсан. Нэгдүгээр биднэрт эрүүл мэнд чухал учраас эрүүл байх нь зөв учраас эко хэрэглээтэй болох нь зөв. За эко хэрэглээтэй болсны дараагаар бид нэр хэрэглээгээ орлого олгвол ажлынхаа хажуугаар та ямар ч ажил хийдэг байсан ажлынхаа хажуугаар хийгээд нэмэлт орлоготой болох боломжтой. За SAC компанийг сонгохоо болоод явлаа гэж бодъё л доо. Тэгвэл та төрийн хөвшил одоо төрийн албан хаагч хувийн хөвшилд ажиллалаа. Өнөөдөр та сарын 1 сая төгрөгийн цалин авдаг вэ гэж бодъё. Түүнээсээ нийгмийн татвал 23% төлөхөөр 770 мянган төгрөгийг сард та авч байгаа. Тэгвэл тэр 770 мянган төгрөгийг өнөөдөр бид нар идэхгүй, өмсөхгүй, зүүхгүйгээр яг хадгаллаа гэж үзэхэд нэг жилийн дараа бол 9 сая 240 мянган төгрөгт болох байхгүй юу? Гэтэл уучлаарай бид нар хүн болгон өнөөдөр амьдралаа одоо тий сайн сайхан болгохын тулд за нөгөө
авж байгаа цалингаас нөгөө цалингийн зээл авчдаг, нөгөө цалингийн зээлээ төлдөө. За дээрэс нь одоо идж ууж байгаа хоол, хүмүүс өмсөж зүүж байгаа хоол, сунар хүүхдийн сургуулийн одоо цэвэрлэгээний мөнгө, тэр сонигийн мөнгө ч гэдэг юм уу те, ийм зүйлүүдийг бол хийж байгаа ш маш их гаргана штэ те. Тэгэхээр бид нар тураа шорногдуулах үнэхээр нөхцөл боломжийг үүсэхгүй. Өнөөдөр бид нар 9 сая 240 мянган төгрөгийг нэг жилд идэхгүй уухгүй өмсөхгүй зүгтгүүгээр хадгалаад юугаараа амьдарч уухыг өчтөө өлбөрч өгөх юм бол тий. А тэгвэл Ирса компани та ажлынхаа хажуугаар хийгээд бүтэн 12 сарын дотор 30 сая төгрөгийг авах боломжтой. Тэгэхээр та төрийн албан хаагч хувийн хвшилд ажиллаад 9 сая 240 мянган төгрөгийг идэхгүй уухгүй өмсөхгүй зүгтгүүгээр хурааж чадах уу? Энэ асуултыг асуумаар санагддаг. Хэрвээ та ажлынхаа хажуугаар ажиллаач хийгээд Ирса компани хийх юм бол та нэмэлт 30 сая төгрөгийг бүтэн нэг жилийн дотор хурааж хөрвүүлэх боломж нь үүсэх юм аа л гэдгийг хэлмээрээ. Тийм учраас үнэхээр одоо Ирса компани боломж нь байгаа учраас одоо өөртөө санал болгосон одоо хүмүүсээ дагаад энэ клубийн сайхан офис дээрээ мэдээллийг аваад тэ өчнөө сайхан одоо хүчрхэг лидерүүдээс зөвлөмжийг аваад ингээд хамтарч ажиллаарай. Тэгэх юм бол таны амьдралаа өөрчлөх мянган боломж бол яалтч байхгүй Ирса компани байгаа шүү гэдгийг хэлмээр байна. За одоо нийт цаашид одоо Ирса компаниг сонгон ажиллах лидерүүдтэй тууштай хасралтгүйгээр одоо мэдхий одоо суралцаад одоо оргилдны Ирсагийн оргил түрээрээ гэж хэлмээр байна. Одоо олон MLM компанид ажиллаж байсан хувьд бол яг одоо Ирсаг шиг юм гайхалтай яг юм бодит тийм компанид бол үнэхээр ажиллаж болов үзээгүй. Гэхдээ би чадаагүй гэж магадгүй. Гэхдээ тэр үед би ийм нэг туушгүй, ийм нэг зориггүй байсан байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо бол тууштай, тэгээд хариуцлагатай, тэгээд төвчээртэй ажиллах юм бол Ирсагаас бол өөрийнхөө хүссэн зорьсон болгоныг авч чаднаа гэж хэлмээр байна. За тэгээд хэм хоёр директортэй маш их баярлалаа. Урилгын минь хүлээж авч энэхүү контентэд маань оролцсон. Тэгээд энэ дээр бас фидлүүд энэ бас зарим нэг уншиж өгсөн дээр байх тийм хүмүүс уншсангүй намайг дараа нь хэлээд юм лээ. За наран цэцэг гэдэг за манай хавдын лидер хүчрхэг директорүүд аз жаргал эрүүлийн хамгийн сайн сахны хүсээ өрөөё гэж байна. Долцмаа гэдэг лидер маань амжилт гэж байна. За энэ хэм бэ хүрвээ амгалан баярлалаа гэж байна. За наран цэцэг лидер тийм шүү яг л тэгж санагдтал ярьж өгдөг шүү. Баярлалаа нэргүүд директортэй гэж байна. За энэ манай нараа директорыг манай нараа лидер нэрээ бүр хайр шүү л гэн. Хайр бүр хайртай л сайхан хахалт нэргүүд директортэй хайр шүү л гэн. За энэ ачтай Алтгоо директор нэргүүд директор хоёроос аль алинд нь сайхан чанар байдсан байна. За энэ мундаг шүү л гэж хойжлнаа. За тэгээд ингээд өнөөдрийн маань директорийн амжилтын түүх гэдэг контентэд маань албаасаар өнөөдөр бол манай Ирса компани директор тийм ээ их түшингийн алтангоо төмрийн нэргүү гэж одоо хоёр директор маань оролцлоо. Тэгээд Палатин Лидер Скулээс зохион байгуулдаг амжилтын контентын тусгай дугаард өргөдөг зэрхэн директорнуудтай баярлалаа. Тэгээд цаашдынх нь ажил үйлс тэр хүсэж мөрөөдөд зорж байгаа бүхэндээ хүрх ирүүлийг одоо таньбий. Тэгээд энэ контентыг үзэж байгаа эрхэм одоо гişүүд лидерүүд тавхандаа энэ хоёр эрхэм директорын ярианаас нэг ч сайхан зүйлийг аваад өөртөө ирч хүч болгож шингээгээд Ирсакийн одоо оргилд хүрхийг хүсээ өрөөе. Тэгээд өнөөдрийн контентоо үгээр жаргаж байна. Таалан сойрхож хүлээн авсан тавхандаас талархал илэрхийлэх дээрээ амжилтын өдрийг ая тухтай сайн өнгөрүүлээрээ. Тэгээд баяртай директорудаа мэдчихтэй. Баяртай. Цаг зовоо гаргаж бид хоёрын одоо энэ контентыг үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Цаашдынх нь ажил үйлсүүд бол өндрөөс өндөр амжилтыг чин сэтгэлээсээ хүсэн өрөөё. За ингээд орооны 21 цагийн миний одоо онлайн сургалт авах гээд клик өгсөн байж. Ачин байна гэх. За тэгээд сайхан амраарай. Баяртай.